Ердөөсөө 5 хоногийн дотор дараагийн шинэ дөрвөн загвар маань гарахад бол бэлэн байна. iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max. За тэгээд iPhone 16 Ultra гэж бол гарахгүй юм шиг байна. Тэгээд өөр нэг онцлог юу вэ гэхээр iPhone 16 Plus ингээд ямар ч сүүлийнхэн жил нь болж байна. Plus загварын үед тэгээд эх жилээс 17-гийн загварууд дээр Plus маань хасагдаад iPhone 17 Slim гэж болоод орж ирэх нэ. iPhone 16 Pro Max тийм ээ, энэ бол бүх цаг үеийн хамгийн өндөр iPhone. Тэглгүй яг бүр iPhone 6 Plus-аас ч өндөр, бүр 4.9 мм өндөр. お前はもう死んでいる。何？大は匠でギゼブ。Шилэн алтан гарцсан байна, кейс нь гарцсан байна. Тэрийг бүр хүмүүс худалдаж аваад бүр утсан дээрээ тавиад 16 шиг харагдуулдаг болцсон байна. За тэгээ хайрцагных нь ардлынх нь хуулган гарцсан байна. За тэгээ хаана үйлдвэрлэж ийн гэхээр энэтхэгт юм байна. Одоо жишээ нь iPhone SE анхны загвар мэдээж хэрэг зарим одоо загварууд маань энэтхэгт одоо ямар ч үйлдвэрлэгдсэн. Тэгээд 16 Pro-гийн загвар тэмэрчсэн зарим нь бас ингээд одоо энэтхэгт үйлдвэрлэгдэж байгаа юм байна. Одоо mock-up 3D модулууд бол гарсан, кейс нь бол гарсан байсан. Тэгээд ийм харк одоо силикон кейс эсвэл одоо савхан кейс нь яг одоо кейс нь гарсан байна. Тунгалаг кейснүүд гарсан байна. 3 дахь одоо дэлгүүрүүдийнх нь гарсан байна. Нэр нь хэвлэлцэн 3D бас ийм одоо макет юм одоо mock-up тест одоо ийм одоо бас хөлбөрүүд нь гарсан байна. За тэгээд 16-гийн цагаан өнгөтэй хөлбөр нь бас ингээ харьцуулахад одоо ийм их гарах нэгээс одоо модулүүд хүртэл явжсэн ойрын зайны шотууд нь ийм байна. Тэгээд бас силикон кейсүүд нь хийх юм бол ингэж бол харагдана гэдэг нь бол одоо явж исэн интернетээр. За тэгээд өөр одоо 16 Pro загваруудын бас иймэрхүү mock-up одоо ийм тест бол гарсан байсан. За тэгээд эдгээр нь бол одоо өнгөний сонголт 3 таагаар бол харагдчихсэн ихэндээ. За тэгээд өөр харьцуулсан болохоор 15 Pro Max-аас 16 Pro Max харьцуулахад бол мэдээж хэрэг өндөр болсон байна. Хажуу талаас нарахад бол ийм байна. За тэгээд бусад загваруудтай харьцуулсан одоо mock-up тест зургнууд бол зөндөө л явж исэн. За тэгээд үйлдвэрүүдээр дарсан ч одоо өнгөний сонголтгүй зүгээр ийм одоо саарл иймэрхүү mock-up ийм одоо 3D модулүүд бас ингэ зөндөө байсан. За тэгээд энэ бол бас кейснийх нь бас ийм гаднах гэрүүдийнх нь юм явж исэн. За тэгээд бодит гар дээрх зүйлсээс гадна бас ийм одоо рендерүүд бол байгаа. Зөндөө болоо рендер интернетээр бол зөндөө явсан. За Pro загварууд, энгийн загварууд одоо жишээ нь ингэж гарах нь байна тийм үү? Одоо өнгөний сонголтын дээрээ бас тэр цагаан өнгө ямар ах вэ? Тэр голд өнгө, голдор гарах уу, рөөсөр гарах уу гэх мэтчлэн зүйлсүүд бол явж исэн. За тэгээд энгийн 16 яг ийм хоёр одоо доошоогоо яг ингийн 11 шиг адилхан болох уу эсвэл яг ингээд нийлүүлсэн маягаар арай өөр загвартаар 10 шиг гарах уу гэх мэтчлэн бас асуултууд бол байсан. Өмнөх 15 дахь харьцуулахад мэдээж хэрэг артлынх нь камер нь бол угаасаа шар оруулж байгааг та нар л анзаарж байгаах. За тэгээд 16-ийн ийм зөндөө рендерүүд бол интернетээр бол дүүрэн явж исэн. За тэгээд 16-ийн загварууд дээр онцлог шин чанар нь юу вэ гэхээр ямар ч гэсэн эхний ээлжинд action button гэдэг бол ярьцгаая. За action button-гийн хувьд бол мэдээж хэрэг iPhone 15-ийн загварууд дээр бол зөвхөн Pro Max дээр бол орж ирсэн. Mute switch маань одоо ингээд action button болсон. За тэгээд 15 Plus нь болохоор mute-дэг үлдээд Pro Max нь болохоор action button-тайгаа үлдсэн. Тийм бол энэ жил гарах одоо энэ намар гарах дөрвөн шинэ загвар маань дөрвийн дөрвөлээ action button-тай гарах нэ. Нэг үгээр л mute switch аль биесээр ингээ бүх зүйлийн одоо жагсаалттай iPhone-оос бол ингээ хасагдаж байна. За үүний дараагаар capture button гэж бас орж ирж байгаа. Энэ болохоор зураг дарахад бол ашиглагдана. За ерөнхий ингээд байдлыг харах юм бол мэдээж хэрэг iPhone 15-ын загварууд дээр capture button угаасаа байхгүй. 16-ын загварууд дээр бол нэмэгдэж байна. Та нин ялангуяа 16 Pro Max дээр бол нэмэгдэх юм байна. Энгийн iPhone 16 Plus дээр бол байхгүй юм шиг байна. За тэгээд төлөв байдлыг анзаараад дараа жилийн хэрвээ анзаарах юм бол iPhone 17 Slim, 17 Pro Max дээр дөрвөлн дээр нь capture button бол маань орж ирэх нэ. Яг одоо өмнөх одоо action button маань яг дэрх жилд нь ингээд яг бүтэн одоо бүх чагсаалтанд орж ирсэн шиг capture button бас дараагийн загварууд дээр бүгдэн дээр нь бол орж ирэх нэ. За энэхүү capture button маань юу вэ гэхээр одоо механик юм одоо товчлуур гэсэн үг. За тэгээд чанга болон хөнгөн даралтыг бол мэдрэн дээр нь ингэж хуруугаараа ингэж одоо хөдөлгөх юм бол одоо ингээд камера одоо зүүмлэх гэх мэтчлэн үйлдэлүүдийг бол хийх юм байна. Хөнгөн бас ингээд нэг дутаа дарах юм бол яг одоо камера фокус үйлдэлээ хийх юм байна. Ингээд нэлээд чанга хүчтэй дараад яг эхлүүлэх юм бол бичлэг болоод ингээд хийх юм байна. Дарагддаг товчлуу руу эсвэл яг нэг haptic feedback өгдөг товчлуу руу гэдэг нь бол одоо янз бүрийн мэдээ бол явж ирсэн. Тэгээд ямар ч байсан миний бодлоор бол одоо haptic feedback өгдөг бол одоо товчлууртайгаар бол гарах баха. Энэ харагдаж байгаа зураг бол баг нэлээд баттай бол зураг. За энэ зурган дээрээс юу анзаарах вэ гэхээр яг шинэ өнгийг нь илтгэж байгаа. Ер нь бол одоо gold өнгө эсвэл rose маягийн өнгө гарахыг бол одоо баг л баттай гэсэн үг. 15 Pro-гийн загварууд дээр байгаа blue titanium-ыг орлоод шинэ өнгө орж ирж байгаа нь болохоор одоо энэ хүү rose эсвэл нэг gold гэж нэрлэгдэж байгаа юм бол орлож ирж байгаа юм байна. За тэгээд ерөнхий анзаарч яах нэ энэ жилийн
Pro загварууд дээр 4 өнгөний сонголт бол байх төлөвтэй байна. Хар цагаан, сарал, за тэгээд rose gold эсвэл одоо зүгээр gold гэж бол гарах юм шиг байна. Тэгээд энэ бол нэлээд олон газар бол давтагдаж угаасаа харагдчихсэн. Яг тэгээд одоо угаасаа титаниум материалтай тэгээд хар цагаан, сарал, gold гэдэг 4 өнгөний бол хаа цаг болж явж исэн. 3D модулууд дээр хүртэл яг ерөнхий тим төлөвтэйгээр бол одоо бас ингээд алдагдсан зүйлсүүд бол явж исэн. За тэгээд нэг ялангуяа яг анхаарал татаад байгаа, анхаарлыг аваад байгаа өнгө нь болохоор яг энэ хүү gold өнгө. Тэгээд яг бас нэг өөр ингээд модулууд дээр болохоор яг gold rose гэхээсээ илүү жоохон боронзон маягийн бас харагдаад байгаа. За тэнгууд зарим нэг хүний гарт бас гаргасан тэр өнгөний бас тэр тусгал өдрийг анзаарч ахнаа бас илүү gold талдаа ч юм байна гэж бол харагдчихсан. Зарим дээр нь болохоор илүү бор бол харагдаадсан. За тэгээд бүр анх гарч исэн 4 өнгөний магтал дээр бол мэдээж хэрэг хар цагаан gold бүр цэнхэр өнгө хүртэл яваад исэн. Саарл нь бол байхгүй. Гэхдээ энэ бол бараг худлаах. Харин энгийн 16 дээр бол анх маш олон одоо нэг айхтар тод биш уусан юм одоо завсрын өнгөнүүд бол байсан бол сүүл рүүгээ 16 энгийн 16 ч юм болохоор айгүй тод хурц айгүй нэг жоохон сонин өнгөтэйгээр бас ингээд гарч байгаа гэсэн бас юм таамаг өнгөний юу л явжсэн. Тэр нь бол надад бол таалагдаагүй гэсэн хэмж таалагдахгүй байсан. За тэгээд мэдээж хэрэг зөндөө олон юм өнгөний одоо рендер хийгдсэн зургууд бол интернетээр бол битүү явсан. Та нар бол эдрийг бол одоо харж байгаа. Pro загвар нь бол 4 өнгөтэй гарах нь байна. Энгийн загвар нь болохоор 5 өнгөтэй гарах нь байна. Хар цагаан, ягаан, цэнхэр, ногоон гэж байгаа өнгөтэй бол гарах юм шиг байна. Харин чипнүүд үргэлжлүүлээ яриа. Мэдээж хэрэг шинэ үеийн iPhone бүгд зэрэг адилхан чип бол авч одоо ингэж гарах юм шиг байна. 18-уудтай бүгд гарна. Энэ бол айгүй сайн мэдээ. Ягаад тэгэхээр өмнөх жилүүдэд бол яг Pro загварууд дээр дараагийнхаа тавьчаад өмнөх жилийн чипээ яг одоо энгийн загварууд дээр үлдээжсэн нэг тийм шүүмжил төрчихсэн зүйл байсан бол энэ жил одоо 16 4-ийн дөрвөлээ A18 чип бол авах нэ. Тэгсэн чинь нэг жоохон бас дахиад нэг дагаад бас тэнийг мэдээ гарсан нь Pro загварууд болохоор A18 Pro чипийг аваад энгийнүүд нь болохоор A18 чип авна гэж байна. Тэр нь болохоор яг нарийн юу гэсэн үхээр GPU core-ыг нь багасгаж одоо тий одоо multi core score, single core score тий CPU эсэх тэр одоо яаж гарч ийн юм уу арай бага оноотойгоор гаргахаар энгийн A18 чиптэйгээр гарах юм шиг нэгдэг зүйл явж байсан. Энэ бол надад таалагддаг. Бүгд нь сайхан A18 Pro чип бол энэ бол сайн юмсан даа л гэж бодсон. RAM бол чухал, RAM бол өрүүлж чухал байдаг. За iPhone 15-ын загварууд бол бүгд 6 GB RAM та байна. За тэгээд энэ хүү жилээс одоо 2 GB дэвшлээд бүх загвар 8 GB RAM та бол ингээд болох нэ. За харин багтаамжны үед бас их сонирхолтой. iPhone 15 болон 15 Plus 128-аас ихтэй 512 хооронд байдаг. Харин 15 Pro, 15 Pro Max болохоор 256-аас 1 TB-ийн хооронд байдаг. Тийм бол энэ жилийн одоо 16-ын загварууд бүгд дор хаяж 256-аас эхэлнэ гэдэг айгүй сайшаалтай мэдээ бол явж исэн. Энэ нь бол биелжээсэй гэж айгүй хүсэж байна. За тэгээд тэрнээс гадна юу гэхээр 16 Pro, 16 Pro Max дээр 1 TB бүр 2 дахин нуглаад 2 TB загвар гарах магадлал яг одоо ерөөсөө бичлэг одоо орохын ерөөсөө нэг 10 20 минутын өмнө нэг таамаг мэдээ бол гарсан. Бүр яг дахиад баттгаж байгаа юм шиг 2 3 дахиад давтаж байгаа юм шиг 2 TB iPhone бол гарах магадлал байна гэж бол хэлж исэн. Харин батарейны хувьд бол мэдээж хэрэг бас муу адил яг 16 дээр ямар батарей ашиглагдах бай тий. Тэр L shape-тэй орон зайгаа ашиглахын тулд одоо яг ямар батарей ордог үлээ. Тэрэн дээр одоо нарийн ойроос дүрс авсан бас зүйлсүүд бол явсан. За тэгээд тэр хятадны одоо их суулжуудаас угаасаа ийм мэдээлэл маш их алдагддаг. 16 Pro жишээ нь 3577 мА. 16 Pro Max 4747 мА гэж бол эхэндээ бол гарч ирсэн. Тэгээ сүүлд гарсан мэдээгээр бол энэ бол зөрөөд эхэлсэн. iPhone 16-гийн хувьд бол 3561 мА-тайгаар гарах юм бол өмнөх загвараас 6.3% одоо мА илүү утга бол авч байгаа маань. 16 Plus болохоор 4006 мА болоод өмнөх загвараас бүр 8.6% бага бол багтаамжтай болж байгаа юм байна. За энэ болохоор ямар хардлагыг төрүүлж байна вэ гэхээр бас бидний бичлэгийн өмнө ярьжсэн зүйл бол одоо баг батлагдаж байгаа шиг байна. Дараа жилийн 16 Plus-ыг одоо халаад оронд нь 17 Slim орж ирнэ гэж байгаа. Тэгээд одоо Plus загварууд ер нь бол олигтой явахгүй нэ гэдэг утгаараас ер нь бол батарей мА-ыг бууруулчих гэж бол одоо хар төрсөн. Тэгээд 17 Slim-ийг дараа жил бол одоо энийг өсгөөд бол авчих واخа. За тэгээд 15 Pro 16 Pro-тай харьцуулах юм бол 16 Pro маань ямар ч гэсэн 3577 мА болоод 9.2% өсөлттэй болж байна. 16 Pro Max бол бас яг адилхан тийм өндөр өсөлт биш ч гэсэн 4676 мА-тайгаар 5.7% бол өсөж байгаа юм байна. За тэгээд ер нь бол бүгд л өсөж чинь, нэг нь бол багасч чинь. За Slim дараа жил харин нэмгэн гарах болохоор яг үгүй гэдэг бол ямар ч юм. За тэгээд ерөнхий анзаарах нь тэгээд 13 Pro, 14 Pro, 15 Pro, 16 Pro-нууд бол тэгээд яг л сайхан нэг
ихэр ах дүүс шиг тийм үү дөрвөлсөн ихэрсэн ах дүү шиг юм одоо болж байна. Энэ нь бол одоо таалагдахгүй нь ерөөсөө ойрслогдож байгаа юм алга ерөөсөө бүгд л одоо ерөнхийд нь халт гүйлэг харчих юм бол баг л бүгд л адилхан iPhone бол ингээ гарахаа та нар ерөнхийд нь гүйлгээд нэг тамаг мэдээгээр харьцуулаад харах юм бол нэг онцгийн зүрх болоогоосаа байхгүй. За тэгээд бүгднийг одоо харуулсан одоо график одоо тийм хүснэгтэн дээрх одоо зүйлсийг та нар болоод ингээ харж байна. За тэгээд батарейтай холбоотой өөр зүйл нэмж ярих юм бол 15 Pro-тай харьцуулахад 16 Pro-гийн ард тал дээрх тэр MagSafe соронзны тэр одоо тойрог ер нь бол өмнөхтэйгээ харьцуулахад илүү одоо нарийнхан болж өгж байгаа юм байна. Батарейтай бүх зүйл бол хална. Тийм учраас гар утас батарей ажилтдаг учраас угаасаа халдаг. За тэгээд 15 загварууд бол нэлээд халтгаараа бол алдартай болж байгаа. За тэгээд тийм учраас iPhone 16 дээр нэмэлтээр ер нь бол халтыг шийдсэн хөргөлтийн одоо систем ер нь бол одоо баг сагч гэсэн нэмэгдэж байгаа гэдэг бол тамаг мэдээлэл явсан. Энэ нь бол зарим нэг хүмүүст бол үнэхээр сайшаалтай мэдээлэл. За тэгээд одоо та нар бол график дээр анзаарч байгаа iPhone 16, iPhone 16 Plus-ийн урд хоёр одоо чек биш нэг чек байгаа. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр ямар ч халтын эсрэг бол одоо арга хэмжээ авна. 16 Pro, 16 Pro Max болохоор бүр одоо сайн халтын эсрэг одоо арга хэмжээ авна гэдэг бол одоо мэдээлэл явж байгаа. Тийм учраас би та нарт ойлгуулахын тулд хоёр чектэй нэг чектэй X-тэйгээр болоод ингээд харуулж байгаамаа. Дэлгэцний хувьд болохоор аюу гоё. За мэдээж хэрэг дэлгэц бол томорж байна. Дэлгэц одоо бараг 7 инч рүү өгч байна тийм үү? 16 Pro хэмарч байсан. 15 Pro-гоос хэмарч байсан ингээд илүү том дэлгэцтэй болж байна. За тэгээ нарийн ингээ харах юм бол 15 Pro Max хэмарч 6.7 гэдэг бол 15 Pro Max-аас 16 Pro Max ингээд ерөөсөө 0.2 инчээр өсөөд одоо 6.9 буюу 7-лоо тэмүүлэхэд их ойрхон байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор ингээд нарийн хэдүүлээ 15-ын загваруудын одоо тий дэлгэцний инч нэмжээ 16-ын харьцуулаа харах юм бол мэдээж хэрэг 16 болон 16 Plus бол яг хэврээ үлдээд ингийн 16 Pro болохоор 0.2-оор за тэгээд 16 Pro Max ч модel 0.2-оор ингээд бол том болж байгаа. Үүнийгээ дагаад мэдээж хэрэг өндөр болж байгаа. Одоо өндөр юм шиг сайх юм байхгүй. За тэгээд өөр онцлогтой зүйл нь юу гэхээр 16-ын одоо дэлгэцэнд бол M14 гэдэг шинэ одоо дэлгэцний технологи яваад өмнөхөөс илүү тий энерги зарцуулалт болон одоо тэр тодорох зүйл нь бол өмнөхөөс яалтчгүй одоо ингэ сайжрах юм байна. Дэлгэцтэй зүйлийн холбоотой өргөжлөл ярихад ProMotion, Always on Display, Dynamic Island гэдэг одоо ер нь Apple-ийн pop product зүйлс бол байгаа. За тэгээд энийн ялангуяа за Dynamic Island ч яг тусдаа одоо ирээдүйд угаасаа халагдаад байхгүй болчин жижигрээд ер нь бол бүтэн дэлгэцтэй iPhone гарчлаа ер нь байхгүй болчин. За гол зүйл нь юу гэхээр ProMotion бол Always on Display гэдэг зүйл маань ер нь бол жилээс жил шүүмжинд одоо 13% загваруудаас хойш ер нь тасралтгүй өртөх юм шиг байна. За та нар одоо харж байгаа iPhone 2G-ээс ахуулаад би ерөөсөө iPhone 17 Pro Max хүртэл одоо бүгднийг сайхан чагсаа бичсэн байгаа. Зарим нэг iPhone-уудын хойно ерөөсөө чекүүд бол яваад байгаа. Заримынх нь бол ерөөсөө огт байхгүй арталт нь гэх юм уу. За тэгэнгүүт ерөөсөө iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max-ээр хамгийн анхны ProMotion бол орж ирсэн. Энэ бол үнэхээр сайшаалтай тий. Энэ үнэхээр удаан хүлээж иж өрсөлдөгч компаниартайгаа зэрэгцэн очиж ProMotion-тай болсон. За тэгээ дараагийнх нь 14 Pro Max болохоор мэдээж хэрэгтэй юм бидний мэдж байгаачлан Always on Display-тэй бол болсон. Тийм учраас хоёр одоо чектэй байгаа. Тэгээд 13 Pro Max-тэй Always on Display байхгүй учраас одоо XX-тэй явж байгаа. За тэгээд ямар ч энэ жилийн 16-гийн загваруудын зөвхөн Pro загварууд дээр дахиад одоо Always on Display ProMotion-гууд одоо ингээд байх юм шиг байна. Энгийн 16 загварууд дээр орж ирэхгүй нэ. Одоо $700-800 үнэтэй утсан дээр одоо орж ирэхгүй нэ. Хизээ орж ирэх юм бэ гэдэг шүүмжил энэ жил дахиад үлдэх юм шиг байна. Тэгээд ямар ч тэр шүүмжнээс Apple дараа жил салж магадгүй юм шиг байна. 17-гийн загварууд бол бүгд Always on Display болон ProMotion-тэйгээр бол гарах тийм одоо сайн мэдээ бол байна. За тэгээ анзаарах юм бол 2024 оны 9 сарын 10-ны шөнийн 00:50 одоо тухайн цаг мөчид нийт 42 ширхэг iPhone бол одоо гарсан байгаа. Тэрнээс ерөөсө 4 ширхэг нь Always on Display болон ProMotion-тэй гэсэн. Тэнгүүд ивент дуусаад 24 оны 9 сарын 10-ны шөнийн 3 цаг 1 минутанд одоо 46 iPhone бол гарчин. За тэгээд 6 ширхэг iPhone л одоо саяны 2 үзүүлэлттэй бол байх нэ. Харин 25 оны намар гэхэд бол 51 ширхэг iPhone гараад 10 ширхэг нь бол одоо саяны 2 үзүүлэлтийг бол одоо аавна гэсэн миний таамаг шаашаалтай мэдээ бол байна. Тэгээд энэ бол одоо биелжээсэй дээ гэж хүсэж байна. Мэдээж хэрэг хүрээний хэмжээ бол маш их багасж байгаа. Дэлгэцний тэр тухайн хүрээний одоо тэр нарийнхын хэмжээ нь бол мэдээж хэрэг нэлээд багасаа явж байгаа. За хэдүүлээ ингэж харах юм бол iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max бол одоо үзүүрийнхэн тэр дэлгэцний хэмжээ одоо bezel нь 222 мм байсан байна. Энэ л үнэхээр бага тийм үү? iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max 155 мм. Энэ ерөөсөө энэ дэлхий дээр байгаа хамгийн нэмхэн хүрээний үзүүрийн одоо хэмжээ гэсэн. Тийм бол 16 Pro, 16 Pro Max
бүр нэмгэн болоод 115 мм бол болж байгаа маань. Энэ бол би илжээсэй гэж чинь дараа хэлхий үнэн бах. За тэгээд ерөөсөө энэ ухтаг бол ерөөсөө 10 мм хүртэл ер нь бол дөгжлөөл төгс iPhone руу дөгж ийн гэсэн үг юм аа. За камер одоо ярьж эхлэе. Ингийн 16-ын загварууд special видеоноор сайжилт орно гэдэг шүүгэн. За тэнгуут нэмэлтээр Pro загварууд дээр болохоор одоо нэгтрчлээ алдахгүй татдаг утга нь 3-аас 5 руу нэмэгдэнэ гэдэг одоо Minji Ko-гийн одоо бас нэг айхтар тамаг мэдээ бол явжсэн. Тэр нь бол баргалчид биелж баха. Ер нь бол анзаарахны ер нь бол камер төрлөнийг бол айхтар зүйл бол орохгүй. За тэгээд яг хуу камерыг ингийн 16-ыг анзаарах юм бол мэдээж хэрэг загвар нь өөрчлөгдөөд одоо яг 11-ийн загвар гişгээ одоо яг харалдаа доор бол ингэ болж байгаа. За тэгээд 16 Pro 15 Pro-той ерөнхийд нь харьцуулах юм бол одоо нэмэлтээр саяны хэлсэн зүйлсүүдээс гадна 3K бичлэгийг 120 FPS-тэй бичин та тэгээд тэр нь давхар Dolby Vision-тэй бол байна гэдэг зүйл бол ингээ орж ирж байгаа юм байна. За тэгээд 3 камерынх нь ганцхан 48 байдаг бол одоо ингээ ультра wide нь ч гэсэн 48 мегапикселтэйгээр болоо ингээд гарч байгаа юм байна. Aperture утгын хувьд болохоор 3 лензний камер нь гурлаа яг хэвээрээ ингээд үлдчихэж байгаа юм байна. За тэгээд хамгийн гол хэлэх зүйл нь юу гэхээр iPhone дээр ер нь бол одоо periscope zoom баха. Тийм periscope zoom iPhone дээр ер нь хизээ орж ирэх юм чөтгөр бүүмэд тэгээд ямар ч сан орж ирэх мөчөд нь бол бүгд алгах ташаад бол баярлах гэж бодож байна. За дараагийнх нь Apple Intelligence AI үйлдэлүүд байгаа. За энэ нэг яагаад орж ирж байна гэхээр одоо энэ гарах 16-гийн загварууд за нэг ялангуяа одоо 16 Pro 16 Pro Max-ууд R8 Pro chip-ийг зөвхөн авна. За тэгээд түүн дээр зарим нэг одоо Apple Intelligence-ийн одоо функцүүд илүү бас шинэ функцүүд бол байх боломжтой гэдэг бас таамаг бол явж байгаа. За тэгээд мэдээж хэрэг сүлжээний технологи дээрээс ярих юм бол Wi-Fi 7 бол 16 Pro 16 Pro Max дээр орж ирж байгаа юм байна. Харин iPhone 16 Plus-ийн үед Wi-Fi 6E гэдэг дээр үлдэж байгаа. Гэхдээ өмнөх жилийнхаа Wi-Fi 6E-тэйгээ харьцуулахад арай сайжирсан Wi-Fi 6E орж ирнэ гэдэг бол таамаг мэдээ бол байна. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгдэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Томны тухайд ярих бол та нар бүгд мэдж байгаа. 9 сарын 10-нд танилцуулна. Харин дэлгүүрт худалдаанд болохоор 9 сарын 20-нд л гарах юм байлээ. Харин үнийн хувьд одоо энэ iPhone ч үнэтэй болох гээд байна уу, хямдхан болох гээд байна уу? Мэдээж хэрэг хямдхан болно гэж бол байхгүй, илүү үнэтэй л болно гэхээс. За тэгээд ерөөсөө нэг муу мэдээ бол байгаа. Гэхдээ бараг л би бол арайч биелдэхгүй байх гэж бодож байгаа. 16 Pro-гийн хувьд бол ямар ч $100 үнэтэй болж байгаа юм шиг байна. Ямар ч сан өмнөх жилийн iPhone 15-д бол тийм үү. Ингийн iPhone 15 $799, 15 Plus нь $100 үнэтэй $899. За тэгээд үндсэн загварлах iPhone 15 Pro нь $999. Ерөөсөө iPhone 10-аас хойш тасралтгүй хичнээн жил $999 барьж ийг нь бол үнэхээр сайшаалтай мэдээ. Яг гоо инфляцийн зүйл бол байгаа. Гэхдээ ямар ч л $999-ээр үлдэж байгаа нь бол яамаа да. За тэгээд 15 Pro Max бол $1199-ээр болж ямар ч гэсэн $100-оор үнэтэй болж исэн. За харин энэ жилийн iPhone 16-ыг үнэт болохоор яг хэвээр үлдэж байгаа. $799, $899, $1199. За тэгтээ 16 Pro $100 үнэтэй илүү гарч магадгүй гэсэн бол зүйл бол байгаа. За тэгээд би одоо ерөөсөө онцлог энэ iPhone 16 үүдийн ганц онцлог нь юу юм бэ? За би бол ерөөсөө iPhone 11-ийг иргэн дурсахыг бол хэлж байгаа. Яагаад вэ гэхээр ерөөсөө iPhone 10 ингийн iPhone 16 бол iPhone 11 шиг болоод ингээд загвартайгаар камер нь бол гарч байгаа. Энэ бичлэг бол одоо 9 сарын 10-ны шөнийн 1 цагаас ерөөсөө цаг 2 цагийн өмнө л одоо ямар ч гэсэн орж бол чадсангүй. Тийм учраас комент хэсэгт би энэ бичлэгнийхаа доор нэмэлтээр задарсан мэдээллүүд гарвал би комментэн дээр өөрийнхөө бичлэгэн дээр өөрөө комент өчөө тэрийг пинлээд бол тавьчин. Тэгээ та нар ивентний өмнө өөр шинэ одоо энэ бичлэгэн дээр дурддагаагүй яг ямар шинэ зүйл болсон юм бол гэх мэдхий хүсвэл одоо энэ бичлэгэн дээр эргэж орж ирээд миний комментиг бол ингээд уншаарай. За тэгээд та нарт бол одоо зөвхөн харьцуулах үүднээс 15 Plus одоо тий 16 Plus-тай харьцуулахад яар шинэ ямар зүйлстэй болж ин багцсан нэг тийм одоо жагсаалт байна. За 16 болон 16 Pro-нуудад юу нэмэгдэж гин. За тэгээд 15 Pro 15 Pro Max 16 Pro 16 Pro Max-тай харьцуулахад бас юу юугаараа өөрөө нэг гэдэг бол багцсан таамаг одоо жагсаалтуудыг бол харуулж байна. За тэгээд ерөөсөө 16-ын таамагууд анх гарч ирэхдээ бол ерөөсөө 9 жирийн одоо 3D рендерүүд бол ерөөсөө явж исэн. За тэгээд энэ шал худлаа рендерүүд нь төсөлт нь харуулах үүднээс сонирхуулах үүднээс бол та нарт бол ингээ харуулад бол явж байна.